За сайн байна уу. Би докторийн ажлаа Төв аймгийн Баянцгаан суманд хийгээд Баянцгааны малчтай нэлээд уулзч явсан. Энэ бол хэшиг дорж байгаа. Суманд л ажилладаг сумын орлогчаар биш бах. Нэг тийм алан тушаалтай хүн байсан. Нэг хөтлөн ч юм уу. Би очиж Баянцгаанд очиж танилцаад тэгээ малчтай уулзж ярих хүмүүстэй энэ бүх юмд их туссан хөө. Тэгэл ингэдэй малчтын тухай ярихдаа бас ингэж ирж байсан. Манай багшд л хэлж байгаа юм л да. За бид нэр ингээ нэг 10 айлаар л орсон юм да. 2-3 жил тийшээ явсан. Тэгээ энэ 10 айл өнгөцгөн харахад яг ойролцоол амьдралтай адилхан юм хийгээд байгаа юм шиг харагдаж цаана одоо ажиллах арга барил бүх юм нь өөр штэ гэж бас хэлж ирсэн. Манай багш тэрэнд их баясчиж байна. Би ч гэсэн бодоод ах чи бас тийм амьдралын хар ухаантай гэх юм уу. Нэг судлаач хүн шиг тэгж ярьдаг юм байдаг гэсэн. Тэр айл болгон өөр бүх юм нь өөр гэдэг чи одоо миний тэр судалгааны л гэх юм уу үдэ аж ахуйн менежмент мадачгаа яаж авж ийн гэж харахад бол өнгөцгөн харахад адилхан юм шиг мөртлөө цаана амьдрал нь их өөр арга барил нь их өөр тэгээд тэр хэмжээгээр орлого ашиг эдийн засаг нь их өөр байт юм л да. Бизнес гэдэг тий. За энэ болохоор жаахан банзрагч бай. Жаахан банзрагч бай гэж санах юм. Мундаг уяач яг юуны бид нар чинь зодын дараа явж ирсэн мундаг уяач юугэн. Тэгээ энэ хүн яасан ихлээр нөө адууга алдаад шуурганаар талд чинь цасан шуургуулахад л тэгэл адуу яваад өгч штэ. Их мундаг адуутай. Муттай том хүн л дээ. Тэгээ адууга алдсан чинь тэр нөө юу ах та ер нь л их залуучуудад дэмждэг олон залуучуудаас сайн морин тэр өгчээсэн юм бэл. Тэр дэмжсэн улсууд нь цуглуулад буцаад бараг 0-оос эхлээд эргээд адуутай болсон гэж хүмүүс ярьд. За энэ болохоор би нэрийг мартчих. Нэг багийн дарга долгор сэрэнгийн л дүүнер юм уу тийм л царай марыг харахад тийг санагдах юм бас малчин айл. Энэ хүнтэй 2 удаа бас энэ хүний зэрэг 2 удаа авах юм бас нэрийг мартчих. Нэлээ боломжийн малчин хүн бол л та. За ингээ Баянцгаанд 2004-5 оны үед л явж ирсэн зургууд ах шиг.